Аварга дээд сургууль манх Монгол улсын хөдөлмөрийн банк дарга Гаяар Тамирчин Батхан аварга улсын их хурлын эрхэм гишүүн доктор профессор Адманы мөгийн Батэрдэн болон түүний хамтран зөвлөгчдийн үүсгэл санаачлаар 1999 онд бүхийн аварга коллеж нэгтгэгээр байгуулагдаж 2009 онд аварга дээд сургууль болон мөрөгжин хөгжиж байна. Алдар нэртэйгэн өргөж алдаг сайхан нүдүнтэй баярын үлэмстэй зогсон тавитны чөлийг алдаагүй стратеги төрөлхтүүдийн хувьд сургалт судалгаа, эрүүл мэндийн үйлчлэлийн 3 үндсэнүүдийг уялдуулан ажилладаг. Халамжтай орчинд багш шавийг хослуулан хөгжүүлж хүрэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой ажиллаж байна. Спортын олон төрлүүдийг хичээлүүлэхин зэрэгцээ спорт программын төрлөөр гандуулын спортын төрөлд өсвөр үе, залуучууд, насан туршидын улсын аварга шалралт тэмцээний алтан медалийн эзлийг дөрвөлж мөн оюутны лигийн хошоо аварга болж бүгд найрамдах хятад улсын гонконг хортноос зохиогдсон олон улсын тэмцээнд гандуулын спортын төрөлд анхны хождыг мөн анхны медалийг авчирхад аварга дээд сургуулийн баг тамирчид 50% нийслэн олгосон билээ. Хөнгөн атлетикийн спортын төрлөөр Монгол улсын рекорд амжилтыг шинжилсэн тогтоосон дөрвөн тамирчин төрөн гарч рагбигийн спортын төрлөөр оюутны улсын аварга шалралт тэмцээнд алтан медалийн эзэд мөн сакс волейболын төрлөөр оюутны улсын аварга шалралт тэмцээн оюутны лигийн тэмцээнд амжилттай оролцохын зэрэгцээ оюутнуудынхаа мэдлэг мэргэжлийг дэвшүүлэхийн тулд шүүгчийн сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулдаг билээ. Мөн спорт тоглоомын төрлүүдийн хажуугаар бүжгийн спортын төрлөөр хотны улсын аварга шалралт тэмцээний бүрэлд медалийн болцыг хангаж спортын төрлүүдийн суурь болох энэ мэдл эмэг сэгсийн мэдээлэл жагсаал зохион байгуулалтын тэмцээнийг сургуулийн хэмжээнд жил бүр зохион байгуулж оюутнуудынхаа ур чадварыг ахиулдаг уламжлалтай. Манай сургуулийн хөтөлбөрүүдэд биеийн тамир спортоор гүнзгийрүүлсэн бүрэн дэнд боловсролын хөтөлбөр, бакалаврын хөтөлбөрүүдэд багш биеийн тамирын боловсрол, бүх төрлийн спортын дасгалжуулагч, хөтөлбөрөөр засалж, багш сургуулийн өмнөх боловсрол, магистрийн хөтөлбөр, биеийн тамирын боловсрол, спортын дасгалжуулагч зэрэг 3 түвшинд сургалт хийж ажиллагаагаа явуулдаг. Манай сургуулийн хэрэгжүүлж ирсэн сургалт хүмүүжлийн хөтөлбөрүүд нь хүмүүнлэг, эрүүл чирэг, бүтээлч Монгол хөгжих болон хөгжин төлөвшөж Монголын багтгал, Монголын баялаг болох боломжтой хөрвүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл ёс зүйтэй, багаар ажиллаж чаддаг, эрүүл чирэг, бүтээлч Монгол хүн бол бидний дундаас олив хэв дэлхийн аваргууд төрж ажил албан тушаал хашиж хөрөх чадвартайгаа харуулж байгаа юм. Спортын салбарын түүчээ болсон аварга дээд сургууль болон аварга ахлах сургуульд элсэн суралцахыг урьж байна.